Сангаа Архан дүүргийн ерөнхий боловсролын 107 дугаар сургуулийн захирал 3 дугаар сарын 7-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн шалтгаанаар өнөөдрийг хүртэл энэ сургуулийн 102 багш ажилчин цалингүй ажиллаж байна. Тэдний 80% банкны зээлтэй учраас асуудлыг хурдан шийдэхгүй бол ар гэрийн амьдрал хэцүүд тусч байгааг ярьлаа. За манай сургуулийн захирал 3 сарын 7-нд гинт одоо ажлаас нь халсан байгаа. Тэгээд тухайн үед ирсэн хүмүүс болохоор биднэрт юу гэж мэдээлэл өгсөн бэ гэхээр та нарын ирэх харшуул ерөөсөө зөрчигдөхгүй үйл ажиллагаа хэвээ явагдана. Тэгээд үүрэг гүйцэтгэгч гэж байна гэсэн баггүй юу. Тэгээд бид нэр тухайн үед нэг хэл юм ах гэдэг ингээд одоо өндөр чи 3 сарын 28 бид нар одоо хүртэл үүрэг гүйцэтгэгч байхгүй захиралж ирээгүй. Тэгээд бид нэр цалингаа одоо хүртэл аваагүй. Тэгээ манай сургуульд болохоор маш олон лизентэй, цалингийн зээлтэй хүмүүс хинхэн байдаг. Бус сургуулиуд бол үндсэндээ одоо сарын сүүлийн цалингаа аваад ингээд дууссан байна. Гэр бүлэрээ ажилладаг хүмүүс бас энд одоо 2-3-аараа байж идэг. Өрх толгойсон эмэгтэйчүүд бас одоо эцэг хүн ч гэсэн байж байгаа. Ингээд ерөөсөө нөгөө цалингаас цалингийн хооронд өөртөө явж идэг энэ улсууд ч юм бол хамгийн их нөхцөл хүндэрчээд байгаа. Нийслэлийн засаг дарга гадагшаа томилтоор явцсан байгаа. Ийм учраас одоо танай асуудлыг нэгдүгээр гарын үсэг байхгүй шийдэж болохгүй байна. Ийм учраас одоо дараагийн 7 хоног болчих хүлээгээч гэсэн зүйлийг хэлжсэн. Нэг сарын хугацаанд цалингүй ажиллаж байгаа багш ажилчид холбогдох үйлдвэрчний эвлэл болоод Сангаа Архан дүүргийнхэн боловсролын хэлтэст удаа дараа хандсан байна. Асуудлыг шийдэхийн тулд заавал хотын дарга буюу нийслэлийн захирагч Баталдор захирамж гарч ээж энэ сургуулийн шин захирал томилогдсон ирэх учиртай гэдэг тайлбарыг дүүргийн боловсролын хэлтсийн дарга нь хэлсэн байна. Батуулд дарга гадаад руу ажлын томилжтой яваа учраас асуудал одоо хүртэл шийдэгдэхгүй байна гэдэг ийм тайлбарыг ч багш нар хийж байгаамаа. Энэ 102 хүний ар дахиад 100 хүн тэрнээ дахиад 100 гээд доор хаяж 300-аас 500 хүний ирэх ашгүй одоо зөрчигдөж ингэж үзэж байгаа. За би хүртэл одоо лизентэй ер нь манай сургуулийн миний одоо хувьд бол 80-90 орчим хувийн бараг лизентэй байдаг юм лээ. Одоо 4 сарын 1-нд одоо төлөх юм. Тэгэхээр 4 сарын 1-ээс өмнө одоо цалингаал авахгүй бол одоо тэгээд ямар мөнгөөр төлөх вэ гэх ингээд тулгамдсан асуудал гарч ирж байна. За ер нь дийлэнх 50 орчим хувь нь бол аванс нараас өгдөг юм байна. 3 сарын 15-аас 17-нд. Тэрнээс зарим хагас нь болоод ирэхээр сүүлийнхаа мөнгөн дээрээс буюу тухайн сарын одоо 27-наас 1-ний хооронд гэж өгдөг байх шít. Тэгээ би одоо ямарсан цалингаа авахгүй бол лизингээ төлөх вэ гэл одоо ийм асуудал гарч ирж байна. Мэдээллийг тэнцвэртэй хүргэхийн тулд Ньюс агентлаг Сангаа Архан дүүргийн боловсролын хэлтсийн даргатай холбогдож албан тайлбар авсан. Түүний тайлбараар 107 дугаар сургуулийн хуучин захирал санхүүгийн асуудалд холбогдсон учраас ажлаас нь чөлөөсөн гэдэг мэдээллийг хийж байна. Мөн 102 албан агчийн цалинг удахгүй тавина. Асуудлыг өнөө маргаашгүй шийдэж нийслэлийн засаг даргыг хүлээхгүйгээр дүүргийн засаг даргын захирамжаар 102 албан агчийн цалинг тавина гэдэг тайлбар өгч байгаа юм.